17. Хошууч Кавалканти. Монте-Кристиг хоолнд өрөхөд татгалцсны шалтгаан болсон тэр хошуучийн тухай гүнж Батистэнч худлаа хэлсэнгүй. Бертуччо гүнгийн тушаалыг биелүүлэхээр отел руу явснаас хойш 2 цаг болсны дараа буюу 7 цаг цохиход үүдэнд хөлсний тэр гэрж зогсоод Европод заншил болоогүй харав ята ногоон сюртө көмөссөн 50 орчим насны хүнийг буулгаж орхиод эцсийн юм шиг даруй яваад өглөө. Эрсэн хүн бас хөхцэмбэн өргөн шалбуур өмд зузаан улта урт түрийтэй өнгөн муудсан боловч нилээд шинээрээ савхин гутал элгэн бэйли цагдаг малгайтай адилхан бүрхэн малгай өмсөж хэрвээ эзэн дуртайдан зүгээгүйсэн бол төмөр хүзүүч юм уу та гэж хэлмээр цагаан судалтай хар зах зүүжээ. Ийм сонин янзын хувцастай тэр хүн хаалганы хонход дуургаад Элисен талын 30 дугаар байшинд суудаг Монте-Кристо гүнгэх мөн эсхийг асуугаад хаалгачаас тийм хэмээн баталсан хариуг сонсмогц хаалгаар орж шат руу явлаа. Чухам ямар шүүхэн хүн эрхийг өрчлөн хэлүүлж яваад хүлээж байсан Батистэн түүнийг өөдний өрөөнд орж ирмэгц жижиг гонцгой толгой буурал ус өтгөн цагаан сахлаар нь таньжээ. Эрсэн хүн шалмага грин даамалд нэр усан хэлж амжаагүй байхад Монте-Кристод эрснийг мэдэгдэж амжижээ. Харь газрын хүнийг хамгийн жирийн засалтай зочдынхон өрөөнд орууллаа. Гүн түүнийг угтан очиж нэмсэглээд найрсаг хошууч морилон орж ажаам уу? Би таныг ирнэ гэж хүлээж байлаа гэж хэлэхэд нэрээ юу гэж Лукас ирсэн хүн асуугаад гэгэн эзэн та намайг хүлээж байв уу гэж асуулаа. Тийм ээ. Өнөөдөр 7 цагт таныг ирнэ гэж над мэдэгдсэн юм. Миний танаад ирнэ гэдгийг мэдсэн байсан гинэ. Яг тийм. Тэгвэл сайн байна. Үнэн дээр би энэ болгоомжлыг мартчихсан байх гэж айж явсан юм. Юуг тэрв? Танд өрчлөн элхийг? Үгүй шүү. Та андуураагүй гэдэгтээ итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Гэгэн ноён та өнөөдөр 7 цагт намайг л ирнэ гэж хүлээж байв уу? Таныг л хүлээж байлаа. Гэхдээ бас шалгаж үтсэн ч болно доо. Үгүй дээ. Та намайг хүлээж байсан бол тэ хэрэггүй гэж Лукас ирсэн хүн хэлэхэд яагаад тэр байдаг вүлээ гэж Монте-Кристо зурж асуулаа. Тэгэхэд Лукас ирсэн тэр хүн баг зэрэг төвдөг шиг боллоо. Гүй та чинь Бэс Бартоломе Кавалканти мөн биз дээ гэж Монте-Кристо хүн асуухад Лукас ирсэн хүн баярлан Бартоломео Кавалканти дүрээрэн байна гэж давтан хэлв. Австрийн армийн чөлөөнд гарсан хошууч биз? Би хошууч байсан гэж үү? Хэмээн хуучин зэрэг холчгордуухан асуухад тийм ээ. Та хошууч байсан юм гэж Монте-Кристо хэлээд таны Италид хэрэгэрж байсан цол чинь Францад болохоор хошууч болдог юм гэлээ. За тийм болог. Надад аль аль нь ч хамаагүй л дээ гэж хэлэхэд Монте-Кристо үргэлжлүүлэн ингээд та мэнд өөрийн дураар ирээгүй шүү дээ гэж хэллээ. Тэгэлгүй яахав? Таныг над руу явуулсан биз дээ. Тэгсэн. Гэгэн ламтан бузооны явуулсан уу? Тэгсэн гэж хошууч баяртайгаар дуурлаа. Та бас загтал авчирсан биз? Энэ байна. За тэр харж байна уу? Алив нааш нэг өдөх. Тэгээд Монте-Кристо загтлыг авч догтууг нь задлаад уншилаа. Тэгэхэд хошууч гүнг нүдэн бүтээлгэн гайхаж харлаа. Тэр хүн тасалгаан доторхыг сонирхон харах боловч түүний нүдний хараа гэрийн эзэн дээр аргагүй л тусна. Тийм байх ёстой. Хошууч Кавалканти бол Флоренцийн Кавалкантигийн удмын Лукийн нэртэй язгууртан хүн. Жилд хагас саяын орлоготой гэж гүн загтлыг гүйлгэн уншилаа. Монте-Кристо загтлаас нүдэн салгаж мэгсхийн ёслоо. Тэгээд хагас сая гинэ. Чөтгөр ав эрхэм хүндэт Кавалканти гэж хэллээ. Танд чинь хагас сая гэж байна уу? Хэмээн Лукас ирсэн өнөөхөн асуулаа. Цагаан дээр хараар бичигсэн байна. Тийм л байна да. Бузооны ламтан Европын томоохон хөрөнгөтэй улсыг хинээс ч илүү мэднэ. За яахав хагас сая болог. Харин би тийм их тоо бичнэгээ санаагүй шүү гэж Лукас ирсэн хүн хэлв. Таны хэрэг хөтлөгч нь л танаас сулгаалаад байдаг болохоор тэр байхгүй юу? Одоо яа гэхэв? Та бид ийм үлдээ болсонд
Та миний нүдийг нээж өглөө. Тэгэхээр тэр бузар золгийг зайлуулах хэрэг болох нэ гэж Лукас ирсэн хүн хэлэхэд Монте Кристо үргэлжлүүлэн төвний бүрэн аз жаргалтай байхад ганцхан зүйл дутаад байгаа юм гэж уншлаа. Бурхан минь тийм шүү. Зөвхөн ганцхан юм гэж Лукас ирсэн хүн шүүр салдан хэлв. Хайртай хүүг айл олох. Хайртай хүүгэн. Баг балчир байхад нь сайн сайхан гэр бүлийн дайсан эсвэл тэнмэл цэганаа тулгайлан авсан хүүхэд гэж Монте Кристо уншихад Лукас ирсэн хүн тэнгэр өөд харж хүн дээр санаа алдан "Эрхэм минь 5 настай байхад нь шүү" гэж дугарлаа. Тэгэхэд Монте Кристо "Хөөхий золгүй эцэг" гэж хэлээд цааш нь 15 жилийн турш хид имээ ирж байгаа хүүг нь олоход гүн таныг туслана гэж хэлснээрэн би түүнд итгэл найдвар амьдралыг буцааж өгч байгаа юм гэж уншлаа. Лукас ирсэн хүн сэтгэлэн зовсон байдалтай Монте Кристод харахад "Би олж чадна" гэж гүн хариу хэлв. Тэгэхэд хошууч нуруугаан ихслээд "Тэр загтал дотор бичсэн байсан зүйлүүд цөм үний юм уу?" гэж асуулаа. Эрхэм хүндэт Бартоломео, та эргэлзэж байна гэж юу? Үгүй, ганц минут ч үгүй. Яалаа гэж те. Ламбузоны шиг тийм санавартан хүн тоглоом дохоо хийхгүй байлгүй. Гэвч гэгэнт нь та бүгдийг уншаагүй байгаа шүү. Тийм. Бас нэмж бичсэн юм байгаа л да. Гэж Монте Кристо хүн хэлэхэд "Тийм ээ, нэмж бичсэн юм бэ" гэж Лукас ирсэн хүн давтан хэллээ. Хошууч Кавалканте төвөг удаж нэг банкнаас нөгөө банкнд мөнгө говьлохгүй тул 2000 франкын чекийг замын зардалд зориулан өгч явууллаа. Бас та надад өгөх ёстой 48000 франкыг түүн дээр нь нэмж өгнө биз. Энэ нэмж бичсэн зүйлийг уншиж байхад хошууч сэтгэл нь элтэд төгссөн байдалтай байлаа. Ийм байдаг байжээ гэж гүн хэлэхэд Лукас ирсэн хүн "Надад тэр хэлэхдээ "Тэгэхэр гүн минь" гэхэд Монте Кристо "Юу тэгэхэр" гэж хэмээн асуулаа. "Нэмж бичсэн зүйл" тэгээд яагав? Загтлын бусад зүйлтэй адил бас л сайнаар хүлээж авах болов? Мэдээж хэрэг шүү дээ. Бусууны лам бид хоёр хоорондоо тооцоо тавуулсан. Би түн чухам яг 48000 франк өгөх хөртөө эсхийг сайн санахгүй л байна. Гэхдээ бид хоёрын хэн нэгний тал руу хэдэн мянган франк илүү дутуу очих хамаагүй хэргэлдэ. Эрхэм Кавалканте, та энэ нэмж бичсэн зүйлийг их чухал бодоод байна да. Үнэн хэлэхэд би ширээд ламын гарын үсгтэй загталд бүрэн итгээд илүү мөнгө авчгаараагүй. Тэгэхээр энэ найдвар маань алдагдвал би гэдэг хүн Парист их хүнд байдалд орох болоод байна. Тань шиг хүн хүнд байдалд ордог юм гэж юу? Гэж Монте Кристо хэлэхэд Лукас ирсэн хүн "Хэрвээ хүн танихгүй бол" гэлээ. "Харин таныг хүн бүхэн мэднэ шүү дээ. Тийм ээ, намайг мэдсэн. Тэгэхээр за эрхэм Кавалканте, таны хэлхийг сонсъё. Тэгэхээр та надад тэр 48000 ливрийг өгөх үү? Таныг авъя гэж хэлсэнд орчин өгнө." Хошууч гайхсан дан нүдэн анивчив. "Гэхдээ та суугаач. Би юу болж байгааг мэдсэнгүй. Таныг бүтэн мэд зогсоочголоо" гэж Монте Кристо хэлв. "Тэр яах вэ?" Тэгээд хошууч зөөлөн сандал ойртуулан суулаа. Дарс барихыг зөвшөөрнө. Хэрис, Портвейн, Аликантегийн алиг нь хүртгсэн бол "Хэрвээ болох бол Аликанте ууя. Энэ бол миний дуртай дарс байгаа юм. Надад бүр сайн биш шүү. Бас зүсэм зөөлөн боо зоглох уу? Та өгөөд байгаа болохоор зүсмийг авъя дээ." Монте Кристо хонг дуурахад Батистийн орж ирлээ. Гүн түүнөд өгөж очоод "За юу болж байна?" гэж аяархан асуухад даамал "Залуу хүү энд ирчихсэн байгаа" гэж сэмхэн айлтглаа. "Сайн байна. Та түүнийг хааш нь оруулсан бэ?" "Гэгээн эзэн таны тушааснаар зочдын цэнхэр өрөөнд." "Маш сайн байна. Нэг шил Аликанте зөөлөн бов өгөөрэй." Батистэн гарч одлоо. "Эрхэмсэг танд ингэж төвөг бодож угаадаа би ихэд зовж байна" гэж Лукас ирсэн хүн хэлэхэд үгүй яалаа гэж хэмээн Монте Кристо хариулв. Батистэн дарс хундаг нарийн бов авч орж ирлээ. Хүний нүрийн үрчлээ насын тодорхойлдгийн адил дарсны насыг элдэд тодорхойлсон аалзны шүлсрэг янз бүрийн шинж тэмдгээр хучигдсан шилтэй дарснаас нэг хундагыг дүүргээд
нөгөөд нь хитгэн туслыг хийлээ. Хошууч зөв сонгожээ. Тэр дүүрэн хундахта дарсан нарийн бов авлаа. Гүн тавир дээрх зүйлийг зочдын дэрэг тавихыг Батистинд тушаалаа. Хошууч эхлээд дарсан дуруулан дүрж үзснээр цаашаас нь дөр үзүүлээд зөөлөн бовон хундахта дарсан дүрлээ. Тэгэхээр эрхэм та Лукэд элбэг баян олондоо хүндтэй ер нь л жаргалтай хүнд шаардагдах бүх зүйлтэй байсан юм биз дээ. Тийм ээ, бүх зүйл. Гэж хошууч хариулаад зөөлөн бовон өмхөж бүх зүйл бүрдсэн байсан юм гэж хэллээ. Харин бүрэн дүүрэн жаргалтай байхад чинь ганцхан юм л дутаад байна уу? Зөвхөн ганцхан юм. Хүүгээ олох л биз дээ. Гэж гүн асуухад хүндэт хошууч хоёр дахь бовон авч ганцхан энэл дутаад байсан юм гэж хэлээд дээшээ төнгөрөөд харж санаа алдах гэж оролдов. Эрхэм хүндэт Кавалканти, та одоо тэр санаж уйтгарлаад байдаг хүү гэдгийнхээ тухай хэлж өгөхгүй юу? Та чинь эхнэргүй гэж хэлж байсан байхаа. Энэ бүхнийг хүмүүс зохиосон юм аа. Гэж хошууч хариулаад би ч өөрөө гэхэд Монте Кристо үргэлжлүүлэн та ч өөрөө ийм яриг буруушаан эсэргүүцээгүйз хүнээс нуух гэсэн залуу насны нүгэл биз дээ гэв. Лукас ирсэн хүн сандал дээрэн эгцрэн суугаад эхэд тайван намблаг дөр үзүүлж уламж итгэлтэй байхын тулд ч юм уу эсвэл бодолдоо дэм болох гэсэн мэт харцсан буулгалаа. Тэгтэн бас уруул дээрх нэмсгэл нь ердийн л нэг үгэнд дурлаж байгааг нь элдгсэн Монте Кристо гүнг сэмхэн хялам хийн. Тийм ээ, эрхэм ээ. Би энэ алдаагаа нуух гэсэн юм. Амин бодсон биш үстэ. Эрчүүд эмийг нэг их тоодгүй. Мэдээж амин бодсон биш. Гэж хошууч толгой сэгсрэнгэн инэмсэглэн хэлв. Тэр хүүгийн эхийг л бодоо үстэ. Эхийг нь бодсон юм. Хөөхий их хүнийг бодлоггүй яахав. Хэмээн Лукас ирсэн хүн дуу алдаад 3 дахь бовон авлаа. Алив, эрхэм Кавалканти минь угааж, дотор ч бачурч байгаа. Гэж хэлээд Монте Кристо хундгыг дүүргэлээ. Хөөхий эхийг нь бодсон юм. Гэж Лукас ирсэн хүн хэлээд гарахгүй байгаа нулимсыг хүчээр гаргах гэж хийдэмэл анивчина. Италийн Дерви нэртэй удмын хүн байсан биз дээ. Фёдлын удмын хүн дээ гүммэн. Нэр нь хэн блээ дээ? Та нэрийг мэдмээр байна уу? Тэнгэр минь хэлээд яахав дээ. Би мэдх юм байна. Гэгэнтэн та бүхнийг мэдх юм да. Хэмээн хошууч Мексикийн хэллээ. Оливие Корсинари. Тийм биз? Тийм ээ. Олива Корсинари. Бэсийн удамтай биз? Бэс удамтай. Гэрвэлэн дургуйцэд байсан ч гэсэн та яаж игээ түүнтэй сууж чадсан юм а да? Эцэст нь арай гэж амжсан юм. Та бүхэн шаардлагадах баримт бичгүүдийг авчирсан уу? Гэж Монте Кристо үргэлжлүүлэн асуухад Лукас ирсэн хүн ямар баримт бичгүүд? Гэж асуулаа. Таны гэр бүлийн баталгаа, хүүгийн чинь төрсний гэрчилгээ бичиг. Хүүгийн гэрчилгээ бичгий. Таны хүү Андре Кавалкантийн төрсний гэрчилгээ. Андреа гэдгүй гэж юу? Гэхэд Лукас ирсэн хүн тийм шиг санаж байна гэлээ. Тийм шиг санаж байна гэдэг чинь юу гэсэн үг? Тэр хүү машир далга болсон болохоор яг тийм гэж батлахад хэцүү байна. Таны хэлдэг зөв. Гэж Монте Кристо хэлээд харин баримт бичгүүд нь танд байгаа биз дээ? Гэж асуулаа. Гүнтэмэн. Би ийм баримт хэрэгтэй болно гэж мэдээгүй байсан болохоор авч гарсангүй гэдгэн хэлэх хэрэгтэй байна. Чөтгөрав. Гэж Монте Кристо хэллээ. Тийм их хэрэгтэй юм гэж юу? Заашгүй хэрэгтэй. Лукас ирсэн хүн тухайн ажиллаа. Заашгүй хэрэгтэй байдаг. Гэж хэлв. Тэгэлгүй яхав. Танаа гэр бүл хууль ёсны мөн эсэх, хүүчин хууль ёсоор төрсөн эсэхэд эргэлзэх явдал гэнт гарч ирэвэл яана? Таны хэлж байгаа зөв. Тийм эргэлзээ гарч болох юм. Хэрвээ ийм явдал гарвал танаа хүүд маш эвгүй юм да. Түүнд бүр сүрхий зохилт болно шүү. Энээсэн болоод сайн сайхан хөөхнийг ч алдчихж болох юм. Харамсалтай.
Францад энэ явдлыг хатуугаар үздэг юм л да. Энд Италид байдаг шиг ламд очоод л бид хоёр бие биендээ дуртай бид хоёрыг гэрлүүлж өгөөч гэж хэлбэл болдго юм биш. Францад иргэний гэр бүл болох ёсыг тогтоосон. Гэр бүл болоход хүмүүсийн хувийн байдлын магадлалаа баримт бичгүүд хэрэгтэй болдог юм. Надад ийм баримт бичгүүд байхгүй нь гай байна да. Харин надад байгаа нь сан хэрэг боллоо гэж Монте-Кристо хэллээ. Танд уу? Тийм ээ. Гэхдээ тэгээ одоо танд байна уу? Байна. Баримт бичиг байхгүй нь ийм хол явж ирсний нь ямар ч удахгүй болгож 48,000 франкан алдчихвээ гэж айж байсан хошууч. Энд ч ёстой үнэхээр их аз завшаантай хэрэг байна да. Тийм ээ, үнэхээр их азтай хэрэг байна. Би энэ тухай огт бодоогүй юм байна шүү. Гэлээ. Тийм ээ, таны хэлдэгт үнэмшиж байна. Юм бүхний тухай бодохын аргагүй л дээ. Харин таны аз болоход бузооны лам энэ тухай бодсон байна. Ямар их ачтай ламтан бэ? Хашир хүн л дээ. Гайхалтай сайн хүй юм гэж Лукас ирсэн хүн хэлээд тэр тань тэдгэрийг ирүүлээ юу гэж асуулаа. Энэ байна. Лукас ирсэн хүн баясан шагширсны тэмдэг болгож залбирлаа. Та чинь Монте Катини дахь Геген Паулын сүмд Олива Корсинаритай гэрлэхээс гүйцэтгэсэн юм а? Ламын өгсөн баримт энэ байна. Нэрээ тийм байна гэж хошууч хэлээд бичиг цаасыг гайхан харлаа. Энэ бас Саравецэд байхад чинь Андреа Кавалкантед загалмай зөвлөсний гэрчилгээ байна. Цөм зохиосоор он байна шүү дээ гэж хошууч хэлв. Тэгвэл эднийг та авда. Над хэрэггүй. Хүүдээ өг. Тэр чинь хадгалж байх болно. Гүн гэхэд тэр хайчихвал нэрээ хайчихвал яана гэж Монте-Кристо асуухад Лукас ирсэн хүн тэ шинэлвэ чихэрэг болно. Шинэ нь их л удаж байж ирэх байх та. Тийм ээ, их хэцүү юм болно гэж Монте-Кристо хэлэхэд бараг болцоогүй хэрэг гэж Лукас ирсэн хүн хариуллаа. Та энэ баримт бичгүүдийн үндсэнийг ойлгож байгаа явдалд би маш их баярлаж байна. Энэ баримт бичгүүд ер нь үнэлж барашгүй гэж би бодож байна. Одоо залуу хүүгийн эхийн тухайд гэж Монте-Кристо хэлэхэд залуу хүүгийн эхийн тухайд гэж хошууч зовсон байдалтай давтан хэлв. Хадагтай Корсинарын тухайд гэвэл гэж гүн хэлэхэд шин саад хөлдөн босож ирсэн хошууч бурхан минь тэр хүүхэн хэрэг болно гэж үү хэмээн асуулаа. Үгүй гэж гүн хариулаад тэгтээ тэр хүүхэн чинь тийм ээ тийм тэр хүүхэн бурхан болсон. Тийм ээ тэгс юм гэж Лукас ирсэн хүн тосон авч хэлэхэд би мэднэ. Үхээд 10 жил болж байгаа гэж гүн хариуллаа. Би одоо ч гэсэн харамсаж уйлж суудаг юм гэж Лукас ирсэн хүн хэлээд халааснаас нь дэрвэлжин судалтай альчуур гаргаж эхлээд зөөнүүдэн дараа нь барууннүүдэн арчлаа. Одоо яа гэхэвдэ? Бид цөмөл өгөх тавилантайгаас хойш та одоо хүүтийг 15 жил уулзаагүй гэж энд Францд ярих хэрэггүй. Энд хүүхэд тулгаалдаг цыгаануудын тухай сонирхон болчихсон юм. Хүүмэн хөдөөгийн тосгонд хүмүүжсэн учраас одоо түүнийг Парист хүмүүжүүлэн сурах гэж авчирсан юм. Үүний тулд л эхнэрийн өгснөөс хойш сууж байсан VR Edge-ог орхиж гарсан гэж хэлбэл болно. Энэ л хүрэлцээтэй болно. Та тэгж бодж байна уу? Тэгж байна. Тэгвэл сайн хэрэг. Хүүхдийг танаас удаан салгасан тухай хаа нэгэн газараас яриа гарвал үгүй нэрээ тэгвэл би юу гэж хэлэх вэ? Танай гэр бүлийн дайсан тодолдогдсон үл бүтэх хүмүүжүүлэгч. Корсинарын уу? Тийм ээ. Таны төрөл удам өгсөг таслах гэж хүүхдийг хулгайлж авсан болог. Тийм ээ. Нэрээ ганц хүмүн юмсан. Одоо та бид хоёр бүх зүйлийн тухай ярьж тохироод таны санаанд мартагдсан зүйлүүд чинь орж гин алдахааргүй болсон хойно би танд нэг сонин сайхан бэлтгэснийг тааварлан мэдж байгаа биз дээ. Сайхан зүйл юу? Гэж Лукас ирсэн хүн асуухад Монте-Кристо эцэг хүний нүд зүрхийг хуурч болохгүй гэж би бодож байна гэлээ. Queer гэж хошууч амандан бовтнолаа. Түүнийг энд байгаа гэж хэн нэгэн хүн танд үг алдчих уу? Эсвэл та тэгж таав уу? Хэн энд байгаа юм?
Танай хүүхэд? Таны хүү? Таны Андреа? Би таас юм аа. Тэр энд байгаа мó? Хэмээн Лукас ирсэн хүн Хейвнийг асуулаа. Энд зэрэгэлдээ тасалгаанд байгаа. Гэрийн дамал орж ирэхдээ хэлсэн. Гэж Монте-Кристо хэлэхэд маш сайн гэж хошууч хэлж хөдлөх бүрдэн цамцныхан засахыг засна. Эрхэм хүндэт Кавалканти гэж Монте-Кристо хэлээд таны сэтгэл хөдлөж байгаа явдал надад ойлгомжтой байна. Танд амсгийг цаг өгөх хэрэгтэй. Бас түүнээс гадна мөн л тань шиг тэсвэрлэж ядан хүлээж байгаа залуу хүнийг энэ уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байна. Гэв. Тийм гэдэгт эргэлзэхгүй байна гэж Кавалканти хэллээ. Нэг мөчгөртэй болоод бид хурж ирнэ. Та түүнийг над руу авчрах нь уу? Та түүнийг өөрөө надтай танилцуулж өгнө гэдэг чинь ямар сайн хэрэг вэ? Үгүй. Би эцэг хүү хоёрын хооронд орохыг хүсэхгүй байна. Гэвч бүү санаа зовдоо. Яс махны тасархай дуу гаргадаг юм а гэхэд таны сэтгэл зүрх андуурна гэж байхгүй. Тэр энэ хаалгаар орж ирнэ. Тэр бол цайвар, дэндүү цайвар өстэй гэж хэлж болохоор аятайхан зонтой цэвэрхэн сайхан залуу вэ. Та өөрөө харнаа. Би сайн санаад ламаас авсан 2000 франкаас өөр мөнгө авч гараагүй. Хагасыг бас замдаа зарчихсан тэгээд гэж хошууч гэлтэл юм. Тэгээд танд мөнгө хэрэгтэй. Эрхэм хүндэт Кавалканти, энэ бол зүй ёсны хэрэг. Ма? Танд текстотоо болгон 8000 франкын дэвсгэрт өгье. Хошуучийн нүд сэргэн гялалзлаа. Тэгээд бас 40,000 өгөх хүлдэж байгаа биз? Гэж Монте-Кристо хэлэхэд гэгэн тэнтэй гарын үсэг авах уу? Гэж хошууч асуугаад мөнгөн дотор халаасан дан хийлээ. Яах юм бэ? Гэж хүн хэлв. Бузооны ламтан тооцоо хийхэд баримт болго л дээ. Та үлдсэн 40,000-ыг аваад надад бөөнт нь гарын үсэг өгчхөөрэй. Үнч хүмүүсийн дунд ийм болгоомжл илүү байдаг юм. Тийм дээ. Үнэн ч хүмүүсийн хооронд. Гэж хошууч хэлв. Бас нэг үг хэлье бэс. Би сонсоход бэлхэн байна. Багхан зөвлөгөө өгөхийг зөвшөөрнө үү? Тэгэлгүй яах вэ? Хэл л дээ. Та энэ Сюртукэсэн салбал муугүй баймаар юм да. Үнэхээр үү? Гэж хошууч асуугаад хангалуун байдалтайгаар хувцсан харлаа. Тийм ээ. Ийм хувцсыг Виа Редчод өмсөхөөс биш хэдий сайхан ч гэсэн Парист сонирххон болчихсон юм. Энэ ч л эгдүүтэй хэрэг байна да. Гэж Лукас ирсэн хүн хэллээ. Та энэ хувцсандаа тийм их дуртай бол эндээс явахтан өмсөхгүй юу да. Тэгээд би одоо юу өмсөх вэ? Чимдан дотор байгаа ямыг л өмс. Юун чимдан? Би зөвхөн замын хүүдэл авч гарсан шүү дээ. Өөрөө ч тийм авч явуулгүй яах вэ? Илүү юм тээж явах хэрэг юу вэ? Тэгээд ч бас хашир цэрэг хөнгөн шингээ явах дуртай. Харин тийм тэгээд л би. Гэвч та хашир хүн болохоор юман өрдөр явуулчихсан байх шиг байна лээ. Та өрөн байр загсан Решили гудамжны жанангуу зочид буудалд өчигдөр ирсэн байна лээ. Тэгвэл чимданд таны хя хэрэгтэй юм бүхнийг чинь хийсэн байхаа гэж бодож байна. Энгийн хувцас, цэргийн ёслолын хувцас байгаа байлгүй. Онцлог баярын үеэр цэрэг хувцас амсаарай. Их сэтгэгдэл төрүүлэн дээ. Одонгуудаа зөвхөн мартавцаа. Францад одон тэмдгүүдийг шоолж нээлддэг боловч зүсээр л байдаг юм. За, маш сайхан хэрэг. Маш сайн байна. Гэж хошууч улам гайхан хэллээ. Одоо зүрхчин жаал чангарсан болохоор эрхэм Кавалканти та хүү Андреатайгаа уулзахад бэлтгэдэ. Гэж Монте-Кристо хэлв. Тэгээд гүн сэтгэл нь хөдөлсөн хошууч шөөд бүхэн ёслоод хөшгөний цаагуур орж алга боллоо. 18. Андреа Кавалканти. Батистны цэнхэр гэж нэрлсэн зочдын өрөөнд Монте-Кристо гүн очлоо. Тэнд түүнийг нэлээд сайхан хувцастай залуу хүлээж байсан бөгөөд хагас цагийн өмнө хөлсний сүх тэргээр энд иржээ. Батист нь түүнийг амархан таньсан байна. Тэр бол Батистэнд эзний хэлж өгсөн цайвар шар үстэй, эрүүндэн шарвтар сахалтай, хар нүдтэй гялдсан цагаан царайтай залуу байлаа. Гүнг зочдын өрөөнд орж ирэхэд залуу хүү өргөн зөөлөн сандал дээр хайхрамжгүй янзтай суун, алтан барилттай тайгаран гутлаан товшин байлаа.
Залуу Монте Кристог орж ирж явааг хараад яаран бослоо. Монте Кристог гүн үү? Гэж асуухт нь тийм ээ гэж гүн хариулаад би Бес Андре Кавалкантитэй ярих завшаан дохиож байгаа нь энэ үү гэж асуув. Бес Андре Кавалкантитай гэж залуу хүү чөлөөтэйгээр бөхийж хэлэхэд надад хаягалсан загтал танд байгаа биз гэж Монте Кристо асуув. Би гарын үсгнээс болоод тэрүүний тухай танд хэлээгүй юм. Гарын үсгэн надад нэлээд хачин санагдсан. Синдбад далайчин гэж байна уу? Яг тийм. 1001 шөнийн үлгэрт гардаг Синдбад далайчнаас өөр тийм хүн огт дуулаагүй болохоор тэр чин төөний удам угсааны нэг англи хүн. Ёстой өрмөц замтаа солиотой шахах хүн байгаа юм да. Жинхэнэ нэр нь Лорд Уильмер гэдэг юм. Одоо надад цөм ойлгомжтой боллоо. Тэгвэл бүх зүйл ёсоор боллоо. Их сайн. Тэр чин надтай танилцсан нөгөө англи их сайн гэж Андре хэлснээр гүн танд үйлчлэхэд бэлхэн байна гэлээ. Хэрвээ танаас сонсох гэж байгаа зүйл үнэн мөн тохир болоо гэж хэлснээр гүн нэмсэглээд та өөрийнхөө болоод эцэг эхийн тухай зарим нэг зүйлийг тодорхойлон ярьж өгөх байхаа гэж найдаж байна. Гэхэд залуу хүү юм мартадгүйг нь харуулсан хөнгөн шалмаг байдлаар дуртай хэлийг үнтэн минь. Би бол таны хэлсэн Бес Андре Кавалканти мөн Флоренцийн алтан дээвэрт бижигдсэн тэрхүү Кавалкантын удмын хошууч Бартоломео Кавалканти хүү. Манай гэр бүл одоо хүртэл баян хэвээрээ байгаа. Эцэг маань жилд хагас саяын орлоготой. Гэхдээ олон золгүй явдлыг үзсэн хүн. Намайг 5-6 настай байхад минь өөдгөө хүмүүжүүлэгч хулгайлан авч бүтэн 15 жил эцэг эхтэйгээ уулзаагүй явна. Би насанд хүрч өөрөө өөрийгөө мэдэх болсноос хойш түүнийг ирж байгаа боловч эрэл маань талаар өнгөрч байгаа юм. Харин таны найз Синдбадын загтал түүнийг Парис тугааг мэдэгдэж түүний тухай танаас сурагчмээс сонсохыг зөвшөөрсөн байна билээ. Гүн цаанаа нэг цэвэрхэн царайтай сайх залуу хүнийг төдийл таашаахгүй авч сэтгэл хансан шинжтэй хараад үнэхээр таны хэлж байгаа зүйлүүд маш сонирхолтой юм байна. Та миний найз Синдбадын үгэнд ордогч сайн болжээ. Эцэгт нь энд таныг хайж ирээд байгаа гэж хэлв. Гүн орж ирсэн минутаас эхлээд залуугаас нүд салгалгүй ширтэж түүний итгэлтэй харц шийдмэг дууг сонсоод багтан байлаа. Эцэгт нь энд таныг хайж ирээд байгаа гэдэг эрдэн үгийг сонсоод Андреа давхин огл өсөрч эцэг минь энд байгаа мó гэж дуулдлаа. Тэгэлгүй яхав гэж Монте Кристо хариулаад таны эцэг хошууч Бартоломео Кавалканти гэж хэлв. Залуу хүүгийн царайд тодорсон айсан шинж агшин зур алга боллоо. Тэмээ. Үнэн. Хошууч Бартоломео Кавалканти. Тэгэхэр гүн та эцгийн минь энд байгаа гэж хэлв үү? Гэж залуу хүү асуулаа. Тэмээ эрхэм минь. Түгэрч барахгүй би дөнгөсөө түүнтэй яриад ирлээ. Аль хэдийн алдсан хайртай хүүгийнхэн тухай надад ярьсан зүйл миний сэтгэлийг их хөдлөглөө. Түүний зовлон зүдгүр боломжил найдлаг горилго нь үнэхээр сэтгэл хөдлөм найраг битсэн ч болохоор ажээ. Тэгээд нэг өдөр түүний хүүг хулгайлсан хүмүүс хүүгийн нэлийн их мөнгөөр эргүүлж өгөх эсвэл хаана байгааг нь хэлж өгнө гэсэн байна. Хайртай эцэг нь юу ч зогсоож чадсангүй. Тэгээд зогшаардсан мөнгийг Пьемонтын хил рүү Италид очих паспортын хамт явуулсан байна. Та тэр үед Францын өмнөд хязгаарт байсан байхаа? Тийм ээ. Гэж Андре баг зэрэг зовсон байдалтайгаар хэлээд тэгсэн. Би Францын өмнөд хязгаарт байсан гэлээ. Таныг нийцэд сүхтрэг хүлээж байх ёстой байсан биз? Яг үнэн. Тэр сүхтрэг намайг нийцээс гинүяд, гинүягаас Туринд, Туринаас Шамберид, Шамберигаас Понде Бовазэнд, Понде Бовазнаас Парист хүргэж ирсэн юм. Маш сайн хэрэг. Тэр танд ийм зам тогтоож өгсөн явдал бол тантай дайралдах магадгүй гэж таны замаар өөрөө явснаас болсон хэрэг байж. Ингэхэд хайрт эцэг минь надтай замд дайралдлаач гэсэндээ танихгүй байсан байлгүй дээ. Бид бие биенээ алдснаас хойш би нэлээд өөр болсон. Яс махны тасархай гэдэг нэг юм байгаа шүү дээ. Гэж Монте Кристо хэлэхэд тийм ээ. Үнэн. Гэж залуу хүү хариулаад би тэр тухай огт бодсонгүй шүү гэлээ. Та түүнээс хол байхтаа жохом юу хийж явсан болоо гэдэг ганцхан зүйл Бес Кавалкантын санааг зовоож байна. Гэж Монте Кристо хэлээд таныг боолчлон байсан хүмүүс тантай яаж харьцаж байв?
Таны удам чаардагдах тэр хүндэтгэл тарьцаагаар тантай харьцаж байв уу? Бие махбодоос илүүгээр сэтгэл санаагаар зовсны үр уршигаар байглаас аяагдсан авьяас чадвар чинь өөрчлөгдөөгүй байгаа. Тэрхүү эзэлбэл зөх өндөр байр суурин эзэлж чадах чадвартай байна гэж үзэж байна уу? Гэж асуухад залуу хүн сандарсан байдалтайгаар ямар ч худлаа гүтгэлэг гэж бутанлаа. Хаанаас та? Би таны тухай анх удаа энэрэн тэтгэгч найз Уилмороос сонссон юм. Тэр таныг их л хүнд байдлаас олсон гинлээ. Чухам ямар байдалд байсныг нь би мэдэхгүй. Би тийм их сониуч хүн биш болохоор асуугаагүй юм л да. Тэр танд анхаарал тавьсан болохоор лавл сайн талтай байж таарна. Тэр таны эзэлбэл зөхөө байр суурийг чинь эзлүүлж, эцгийг чинь олж өгнө гэж байсан. Тэгэд ирж эхэлсэн болол доо. Эцэг чинь энд ирсэн байхыг бодоход олж л дээ. Харин өчигдөр тэр таныг ирсэн тухай над мэдэгдээд хөрөн хогшлын чинь талаар надад заавар өгсөн юм. Тэгэд чи миний найз Уилмор их өвөрмөц зантай, үнэн ч шудраг, хоосорхон зовлонгүйгээр зарцуулах баян тарган хүн учраас би төвний зааврыг дагсан юм. Одоо танаас миний асуух юмд бүү гомдорой гэж гуй. Би таныг баг зэрэг халамжлах ёстой хүн болохоор нэг зүйлийг асууя л да. Та өөрийн буруугаас биш орсон тэр золгүй байдал чинь таны эзэлбэл зохих тэр байр суурь бүхий нийгмээс таныг хөндөр үлжгсэн биш үү? Энэ талаар та огтхонч сэтгэл бүү зав. Намайг хулгайлсан улс хожим нь намайг зохицын данд нь буцааж зарах гэж бодсон байлаа. Үнэхээр ч тэгсэн юм. Тэд надаас илүү их үн олох гэж бодоод миний үнийг багасгахгүй харин улам үнд хүрэхийг хүсэж байгаа юм. Ийм учраас намайг хулгайлж авсан хүмүүс бага Азийн боолын эзэд боолуудтайгаа яаж харьцаж тэднийг үн хүргэж зарахын тулд эрдэмтэд гүн ухаантан эмчнэр болгож байсны адилаар би баггүй боловсрол олж авсан гэж залуу хүү хариуллаа. Монт Кристо сэтгэл хангалуун байдалтай инээмсэглэв. Андреа Кавалкантигаас ийм үг гарна гэж бодоогүй байсан бололтой. Хэрвээ миний хүмүүжилдээ дээдсийн хүрээлэнгийн заншлын талаар ямар нэг дутагдaltaй зүйл гарвал хүүхэд ба эдэр насанд минь тохиолдсон зовлон зүдгүүрийг анхаарч өвчлөн үзэх байхаа гэж би найдаж байна. Гэж Андреа үргэлжлүүлэн ярихад Монт Кристо хайхрамжгүйгээр за яах вэ? Дураараа л бол. Энэ бол таны ховын хэрэг бөгөөд зөвхөн танд л хамаатай юм. Харин би л таны оронд байсан бол энэ мэд явдлуудын тухай ганц ч үг дуурахгүй байх байсан. Таны амьдрал бол арман зохиолтой ажил юм. Харин шар хавцтай арманыг сонирхогч гэдэг чинь таних шиг алталсан бүрхүүлтэй байлаач гэсэн жинхэнэ амьдралын нэгсэн үйл явдалд итгэлгүйгээр ханддаг юм. Бэс танд энэ төвхтэй байдлыг сануулж хэлж өгөх гэсэн юм а. Та өөрийнхөө сэтгэл хөдлөм төвхийг нэг хүнд ярьж дуусаагүй байхад чинь бүх Парис таяар шал ондоогоор тархан яригдж амжина. Тэгэхээр та Антони шиг дөр үзүүлэхэд хүрнэ. Гэтэл тийм Антони үе өнгөрсөн шүү дээ. Та зарим нэг хүмүүсийн сонирхлыг төрүүлж энэ явдал танд зарим нэг талаар амжилтыг олгох боловч хов ярианы сэдэв болж байх гэдэг тийм таатай биш. Энэ танд залхуутай санагдаж мэднэ. Гүнтэн таны хэлдэг зөв гэж би бодож байна. Гэж Андреа Монт Кристогийн ширтэг хартсанд өөрийн ирэхгүй царайн зөвхөрөн хэлээд энэ ч сүрхий эвгүй явдал болно доо гэж хэллээ. Гэвч бас хэтрүүлж болохгүй. Алдаанаас нь зайлах гээд тэнэг явдлыг гаргаж болно. Ер нь л биеэм бодолтой авч явах хэрэгтэй. Тань шиг ийм ухаалаг хүнд амархан болох хэрэг. Өнгөрсөн үедээ байгаа бүдэг бүрий зүйл бүхнийг баримт нотлогоо найз нөхдөөхөн гэрчлэгээгээр няцаах хэрэгтэй. Гэж гүн хэллээ. Андреа элд сэтгэл зовсон бололтой байлаа. Би таныг дуртаяа дааж авсан. Гэхдээ би сайн найз нартаа ч гэсэн эргэлздэг заншилтай. Ер нь ямар нэг юмд эргэлзэх сэтгэл төрөөд байдаг юм. Тийм учраас би ямар нэг юмд гойчлогдохгүй явах нь тунж илүү ажил гэж боддог юм. Гэж Монт Кристо гүн хэлэхэд Андреа гэлээч гэсэнтэй намайг танд явуулсан лорд Уилморыг хүндэтгээд гэж хэлтэл Монт Кристо тийм ээ мэдээж хэрэг. Гэхдээ лорд Уилмор таныг залуу насаа нэлээд хөдөлгөөнтэй өнгөрөөсөн гэдгийг надаас нугаагүй шүү. Гэж хэлээд Андрегийн хөдөлгөөнийг ажиглан харж үгүй би таныг нүглийн амжилтыг шаардахгүй. Харин таныг ямар ч дутагдал ачигдлаггүй байгаасаа л гэж Лукас эцгийн чинь дуудаж ирүүлсэн юм. Та одоо түүнтэйгээ уулзна. Тэр жаахан хүйтвтэр хөшүүн байж мэднэ. Энэ бол цэрэг хувцаснасаа болоод тэгж байгаа хэрэг. Тэглэр түүнийг Австрийн арминд 18 жил алба хааж байгааг нь дуулахаар зэмлэх хэрэггүй болно.
Бид ер нь Австрийнхнаас элдвийг шаарддаггүй юм. Харин эцгийн хувьд гэвэл тогттой байрын хүн шүү. Гэж хэллээ. Гүнтэн та намайг тайлхар болж байна. Би түүнээс хагацаад их бодож байгаа болохоор ямар хүн байсныг огт санахгүй байна. Түүнээс гадна ихээхэн хөрөнгө гэдэг чинь олон юмыг нааштайгаар харахад хүргэдэг юм. Тэгвэл миний эцэг үнэхээр баян хүн үү? Саятан. Жилд 500,000 леврийн орлоготой. Тэгвэл миний байдал овоо аятайхан байх нэ? Гэж залуу хүү горьдсон янзтай асуулаа. Үлэмж аятайхан болно. Хүндэт нөхөр минь. Тэр таныг Парис суух бүх хугацаанд чинь жилд 50,000 левр өгнө гэсэн. Тэгвэл би энд үргэлж сууна. Queer. Хүндэт бэс хожим юу болохыг хэн мэдэх вүлээ? Хүн хүсэн бодоход бурхан түүнийг шийдвэрлэж өгнө. Андреас санаа алдлаа. Гэхдээ ямар ч байсан намайг Парист байх хугацаанд эндээс нөхцөл байдлаас болоод явдал минь таны хэлсэн тэр мөнгө надад олдох юм байгаа үсттэй? Гэж залуу асуув. Тэгэлгүй яах вэ? Миний эцэг өгөх үү? Гэж Андреа санаа зовсон байдалтай лавлан асуулаа. Тийм ээ. Гэхдээ лорд Уильмарын баталгаагаар таны эцгийн хүсэлтээр Парисын баян банкнуудын нэг болох Эрхэм Дангларын банкнд сар бүр 5,000 франк авах зээллэгнэ гэсэн. Миний эцэг Парист удах юм болов? Хэдхэн хоног? Албан 2-3-7 хоногоос илүү орхиж болохгүй. Тэгэхэд удахгүй явах нь гэж баярлсан Андреа хайрт эцэг минь гэж дугарлаа. Монт Кристо хүн яагаад баярлсныг ойлгосонгүй дүр үзүүллээ. Тэм учраас та хоёрын уулзах цагийг нэг ч улсан минутаар хойшлуулахыг хүсэхгүй байна. Та эрхэм хүндэт Кавалкантыг тэрэн уулзахад бэлхэн байна уу? Та үүнд эргэлзэхгүй байхаа гэж найдаж байна. За тэгвэл зочдын өрөөнд ордоо. Тэнд таны эцэг хүлээж байгаа. Андреа гүн өд бүхэн өслөөд зочдын өрөөнд орлоо. Гүн түүний хойноос харж байснаа цаашаа яваад орчхоор нь ханд хадаастай байсан нэгэн зургийн цаана даллагдсан байсан бүршийг дарахад зургийн жааснасан хөдлөн цав талын зочны өрөөнд юу болж байгааг харж болох завсар нээгдлээ. Андре хаалга хаачхаад түүний хөлийн чимээгээр боссон хошуучуд явж очлоо. Миний хайрт эцэг гэж Андреа хаалта хаалганы цаана байгаа гүнд дуулдахаар чанга хэлээд та мөн гэж юу хэмээн асуулаа. Сайн байна уу хонгор хөө минь гэж хошууч хэлв. Тэгэхэд Андреа хаалга үйд хараад ийм удаан уулзаагүй байж байгаад дахин уулзна гэдэг ямар сайхан завшаан бэ гэж хэлв. Нэрэн удаан уулзсангүй шүү. Тэвэрлэх гэж Андре хэлэхэд хошууч "Тэгье хөө минь" гэлээ. Тэгээд тэр хоёр Францын театрт гардаг жүжиг дээр үнсэлцдэг шиг хацраа наалдуулав. Одоо бид хоёр дахиад л хамт байх боллоо гэж Андре хэлэхэд бид хоёр дахиад л хамт байна гэж хошууч давтан хэлв. Хизээч дахин хагцахгүй тулд биз тийм ээ? Үгүй хайрт хөө минь. Франц нутаг чиний 2 дахь төрсөн гэр болжээ. Үнэн хэлэхэд тийм. Парисаас явах бол надад үнэхээр гонигтай байна байх. Би бол Лукас хол сууж чадахгүй. Тийм учраас болцоо гармагцал Итали руугаа явна. Хайрт эцэг минь, явхаас өмнө гарал үүслийн минь батлан нотолж чадах баримт бичгүүдийг надад өгнө мэдтэй. Тэгэлгүй яах вэ? Би дахилгэж ирсэн. Таныг олох гэж хичнээн их хүч гаргаваа. Дахиад 2 дахь удаага ингэж явна гэж бодохын жаргалга. Хэрвээ ингэж явбал амьдралын минь сүүлчийн жилүүд барагдад дуусах болно. Тэр баримт бичгүүд тэгээд энэ байна. Андреа эцгийнхээ гэрэлсэн баталгаа төрсөн гэрчлэгээгээ шүүрэн авч ихэд тисэж ядсан байдлаар 2 бичгийг баггүй туршлагатайгаар гэрчлэх түргэн харцаар гүйлгэн уншлаа. Уншиж дуусаад царайн хэлж баршгүй баяртайгаар гэрэлтэн хошуучуд харж "Уухай, ийм байдаг байж" гэж цэвэр Тоскан хэлээр хэлээд "Италид одоо цөллөг байхгүй болоо юу?" гэж асуулаа. Тэгэхэд хошууч нуруугаан гэцхээлгээд "Яагаад тэрв?" гэж асуулаа. Яагаад гэвэл тэнд чинь ийм бичгийг цэргүй үйлдвэрлэдэг болоо шүү дээ. Францд бол ийм хэрэг хагасыг л хийчихвэл хайрт эцэг минь таныг 5 жилийн хугацаагаар тулууныг явуулж цэвэр агаар амьсгалуулна да. Яалаа гинэ?
гэж хошууч эхэмсэг дүр гаргах гэж асуулаа. Тэгэхэд Андреа хошуучинд дохооноос барж "Эрхэм хүндэт Кавалканти, таныг миний эцэг болоход хэдий хэрэг мөнгө өгөв?" гэж асуулаа. Хошуучийг хариулах гэтэл "Чимээгүй" гэж Андреа дууга намсхан хэлээд "Би танд итгэхийн жишээг үзүүлье. Намайг таны хүүгийн дүр үзүүлгэж жилд 50,000 франк өгч байна. Тэгэхээр би таныг эцгийн биш гэж хэлэх хүсэл өчүүхэн ч алга" гэлээ. Хошууч сэтгэлэн зовсон байдалтай ийш тийшээ харлаа. "Зовх юмгүй. Энд хэн ч алга байна шүү дээ" гэж Андреа хэлээд "Тэгээд ч бид хоёр Итали хэлээр ярьж байгаа." Гэхэд Лукас ирсэн хүн "Надад нэг мөсөн 50,000 франк өгч байгаа юм" гэж хэллээ. "Эрхэм Кавалканти, та шидэт үлгэрт өнөмшдөг үү?" "Урд нь өнөмшдөггүй л байсан юм. Одоо өнөмшгөл болж байна." "Тэгээд үнэн гих баталгаа гарч ирж байна уу?" Хошууч халааснасаа бөө мөнгө гаргаж ирлээ. "Гялалзаж байгааг нь харж байгаа байз." "Тэгвэл надад хэлсэн үгэнд би итгэж болох нэ?" "Болно байхаа." "Энэ найрсаг замтай гүн түүнийг гүйцэтгэх байгаа?" "Яг биелүүлнэ. Харин үүний тулд та бид хоёр өөрсдийн дүрд сайн тоглох ёстой." "Тэгэлгүй яах вэ?" "Би эвэрхүү эцгийн би бол тэдний хүсэж байгаагаар эцгийг хүндэтгэгч хүүгийн дүрд тоглоё." "Тэдгэлэгч нь хэн бэлээ?" "Мэдэхгүй. Танд загтал бичсэн хүн. Та загтал хүлээн авсан гэж хэлсэн байхаа." "Хүлээж авсан." "Хинээс тэрв?" "Бузооны гэдэг лам хүнээс." "Та тэгээ түүнийг танихгүй юм уу?" "Царайг энэ хараагүй." "Тэр загталд чинь юу гэж бичсэн байна?" "Та намайг хэлчихгүй биз?" "Би тэгж яах юм бэ? Та бидний сонирхол нэг байгаа шүү дээ." "Тэгвэл үүнийг унш" гэж хэлээд хошууч залууд загтлыг өглөө. Андреа аяархан дуугаар уншсан нь "Та бол ядуу хүн. Зовлон зүдүүртэй хөгшрөх гэж таныг хүлээж байна. Тэгэхээр таныг баян биш боловч бусдын гарыг харахааргүй хүн болгохыг хүсэх үү? Тэгвэл даруйхан Парис руу гарч Элисийн талын 30 дугаар байшинд суудаг Монт Кристо гүн гэдэг хүн дээр ож. Тэгээд түүнээс хадагтай Корсинаритай сууж байхад чинь гараад 5 настайд нь алдчихсан хүүгээс сургал. Тэр хүүг Андре Кавалканти гэдэг. Дор гарын үсэг зурсан хүн танд сайн сайхныг хүсэж байгаад эргэлзэхгүй болохын тулд захианд дараах зүйлүүдийг хавсаргав. Нэгдүгээрд Флоренц дахь Гоцын банкнаас авах Тосканы 2400 ливрийн чек. Хоёрдугаард миний даалгавраар танд 48,000 франк өгөх Монт Кристо гүн дамжуулах итгэмжлэх бичиг. 5 дугаар сарын 26-ны оройн 7 цагт гүнгийнд очоорой. Бузооны гэлээ. "Тийм байх ёстой." "Тийм байх ёстой гэдэг чи юу гэсэн үг?" гэж хошууч асуулаа. "Би үүнтэй бараг адилхан загтал хүлээж авсан." "Та юу?" "Тийм ээ би." "Бузооны ламаас уу?" "Үгүй." "Гэхдээ хинээс вэ?" "Өөрийгөө Синдбад далайчин гэдэг лорд Уилмер хэмээн нэгэн англи хүнээс." "Би лам бузооныг мэдхийн адил та түүнийг тийм хэмжээгээр мэддэг байхаа та." "Үгүй. Би танаас илүү мэднэ." "Та түүнтэй уулзсан юм уу?" "Тэгсээ нэг удаа уулзсан." "Хаан тэрв?" "Үүнийг би танд хэлж чадахгүй. Хэрвээ танд хэлчихвэл та миний зэргийг мэдчих болно. Тэгвэл энэ илүү ажил болно." "Тэгээ тэр загтал чинь юу гэж байна?" "Уншил та." "Та бол ядуу хүн. Таны өмнө гуниг дэрээдүү байна. Та нэр алдартай эрх дураараа баян чинээдэг болохыг хүсэх үү?" "Чөтгөр авгч" хэмээн Андре өсгий дэрэн эргэлдэн хэлээд "Энэ тухай асуух хэрэгтэй юм шиг" хэмээн хэллээ. Генуэзийн хаалганы дэрэгдэх нийцээс гарах гарам дээр хүлээж байгаа шуудангийн сүйх дэрэгэн сууж Турин, Шамбери, Понде, Боваазныг дайран яваарай. 5 дугаар сарын 26-ны өдрийн оройн 7 цагт Элисийн талын 30 дугаар байшинд суудаг Монт Кристо гүнгийнд очиж эцгийг нь сургалж асуугаарай. Та бол Бэс Бартоломео Кавалканти ба хадагтай Олива Корсинарын хөө бөгөөд танд эцгийг чинь өгөх баримт бичгүүд үүнийг баталж энэ нэрээр та дээдсэн хүрээлэнд орох болно. Таны байр байдлын тухайд гэвэл жилд 5,000 ливрийн орлого чинь таны бүх сайн сайхан байдлыг тэтгэн дэмжиж чадна. Энэ загтлын хамт нийцсэдэх эрхэн Феррагийн банкнаас авах 5,000 ливрийн чек мөн
Таны хэрэгцээг хангах үүргийг хүлээсэн Монт Кристо гүндөх итгэмжлэх бичгийг явууллаа. Синдбад далайчин. Баггүй юм аа гэж хошууч хэллээ. Үнэн байгаа биз? Та гүнтэй уулзсан уу? Би дөнгөж түүнтэй уулзаад ирлээ. Тэгээ тэр бичсэн зүйлийг зөвшөөрч байна уу? Бүрэн зөвшөөрсөн. Та ер нь юу болж байгааг ойлгож байна уу? Үннийг хэлэхэд үгүй шүү. Нэг л хүнийг дөнгөж байгаа болтой юм а да. Юу ч л гэсэн та бид хоёрыг л биш юмдаг. Мэдээж хэрэг үгүй л дээ. Тэгэхэр чинь бидэнд ямар амаа байх вэ тийм ээ? Би ч бас тэгж хэлэх гэсэн юм а. Эцэст нь хүртэл найзрахаар тоглож орхиё. Санал нийлж байна. Би танд тохирох хань байгаа байз. Хайрт эцэг минь, би үүнд 1 минут ч эргэлзэхгүй. Хайрт хөө минь, та надад их ач тус болж байна. Монт Кристо зочдын өрөөнд орж ирэхдээ энэ минутыг тааруулж орж ирлээ. Төвний хөлийн чимээг сонсоод ярилцж байсан хоёр бие биеүдэн ухсхин тавиралдлаа. Энэ үед гүн орж ирлээ. За яасан бэ? Та хүүгээ хараад сэтгэл ханамжтай байна уу? Гэж Монт Кристо асуув. Гүнтэн минь баярлаад бахардж өгөх гэж байна. Харин залуу хүн та? Гүнтэн минь би баярлаад өөрөө ч өөрийгөө мэдхэ болоод байна. Азтай л эцэг азтай хүү юм да. Гэж гүн хэлв. Парис дуудахгүй даруй явах гэж байгаа ганц зүйл л намайг эвгүйцүүлж байна да. Гэж хошууч хэлэхэд гэхдээ эрхэм мөндөд Кавалканти та зарим нэг найз нөхөдтэйгээ танилцуулахаас өмнө яваад өгөхгүй байх гэж би найдаж байна. Гэж Монт Кристо хэллээ. Бүхнийг таны хэлснээр гүйцэтгэн. Гигэнтэн минь. Гэж хошууч хариулв. За одоо залуу хүү. Элен долонгүй үннээ хэл. Хинд? Эцэгтэй. Та мөнгө зоосны талаар ямар шуухан байгаагаан нуулгүй хэл. Чөтгөр ав. Та миний хамгийн хөндөр юмыг сануулчихлаа. Гэж Андре хэлэхэд Монт Кристо хошууч та сонсч байна уу? Гэж асуулаа. Сонсолгүй яах вэ? Сонсож байна. Тэгээд та ойлгож байна уу? Маш сайн ойлгож байна. Таны энэ хонгор хүчин мөнгөний хэрэгцээтэй юм байна шүү дээ. Тэгэхээр би яах ёстой болж байна вэ? Мөнгөлөг? Би юу? Тийм ээ та. Гэж хэлээд Монт Кристо тэдний дунд ор зогсоод боодолтой мөнгөн Андрегийн гарт бариулж юм. Үүнийг ав. Гэлээ. Энэ юу юм бэ? Таны эцгийн хариулт. Миний эцгийн үү? Тийм ээ. Та мөнгө хэрэгтэй байгаагаан түүнд санаа төрүүлж хэлсэн биз дээ. Тийм ээ, тэгэд яагав? Тэгээд л энэ байхгүй юу? Үүнийг тань дамжуулан өгөхийг тэр надад даалгасан юм. Миний орлогод орох юм уу? Үгүй дээ, төвхнөх зардал. Хайрт эцэг минь чимээгүй. Эцэг чинь өөрөө өгч байгаа юм гэдгийг танд хэлэх дургүй байгаа юм. Гэж Монт Кристо хэлэхэд Андреа уг мөнгийг авч халаасан дан хийгээд түүний ёсорхог харьцааг би маш их үнэлж байна. Гэлээ. Их сайн. Одоо явцгаа. Гэж гүн хэлэхэд гэгэнтэн тантай дахин хизээ уулзч болгосон бол? Гэж Кавалканти асуулаа. Өө, нэрээ хизээ юм завшаан тохиолдох бол? Гэж Андреа асуув. Хэрвээ хүсвэл бям гарагт. Тийм ээ. Бямбад ирвэл сайн байна. Фонтон гудамжны отель дэх миний ордонд бямб гарагт хэдэн хүн ирж хамт хоол зооглоно. Бас тэнд танай банкны эзэн Данглер ирнэ. Би та хоёрыг түүнтэй танилцуулж өгмөгцөө. Тэр та хоёрт мөнгө өгч байх болохоор та нартай танилцах хэрэгтэй байх. Ёсулынхан хувцастай юу? Гэж хошууч аяархан асуулаа. Ёсулын хувцастай. Одонгоо зүгээд ирээрээ. Би яах вэ? Гэж Андре асуулаа. Та хамгийн энгийн хувцастай хар өмд, гялтгар шаахай, цагаан хантааз, хар буюу хөх цамц, урт зангаа зүүж ирээрээ. Хувцаан блэн эсвэл Вероникт захиалж хийлгээрээ. Хэрвээ та хаяг нь мэдэхгүй бол Батистын хэлж өгнө. Аль болох үс мөнгөний хэмжээнд тааруулж хувцлал бол төдий чинээ сайн. Морд худалдан авахтаа Дэвид Йота уулзаарай. Сүүх юм бол Батистнаар хийлгэнэ биз. Бид хэдэн цагт очих вэ? Гэж Андре асуулаа. 6 цаг хагасан үед. За. Гэж хэлээд тэд бүрхмалгаагаан авч хоёр Кавалканти бүхэн ёслоод гарч одлоо.
гүн цонхон дээр очиж тэр хоёрыг хэрхэн гаргаараасаа хөтлөлдсөн гарчвааг харлаа. Яста бузар залгинууд гэж гүн хэлээд үнэхээр эцэгхүү хоёр байгаагүй нь ямар харамсалтай бай гэлээ. Тэгээд хэсэг зур бодлогошрон зогссонон Морринд очив. Үзэн ядах сэтгэл төрхөөс жигшиг сэтгэл төрх нь илүү зовлонтой юм гэж хэллээ. 19. Саргас тарьсан ногооны газар. Одоо бид эрхэм Дэвилберийн гэртээд залгаа байгаа ногооны газар ба туулайн бөөр модонд далдлагдан орсон хаалганы сараалжийн дэргэд эргэж очие. Тэнд таних нөхөдтэйгөн дахин дайралдав. Энэ удаа Максимилиан дөрүүлж ирлээ. Ногооны газрын хашааны банзанд нүрээ наачхаад цэцэрлэгийн гүнд танил сүүдэр цухалзаж модод гудамжны элсэн зам торгон шахан олонд шаржигнах эсхийг хүлээн чагнаж зогсож байгаа нь энэ юм санжээ. Тэгтэл арай гэж хөлийн чимээ сонсдож нэг сүүдрийн оронд хоёр сүүдэр гарч ирэв. Хадагта Данглар ээжний хоёр ирж Валентинагийн болцоонд эргэж цагаас хэтэртэл удаан байсан тул тэр охин хожимджээ. Тэгэхээр нь Валентина хожимдж байгаа нь миний буруугаас биш гэдгийг харуулахын тулд мадемуазель Дангларыг цэцэрлэг дотор явж зугаалъя гэлээ. Тэгэхэд л Моррил сэтгэлтэй хүнд байдаг зөнгөөр учрыг ойлгож сэтгэл нь тайвширлаа. Тэд дун дуултахаар ойртож ирээгүй боловч Валентина Максимилианд өөрийгөө дандан харагдаж байхаар алхаагаан тааруулж хажуугаар нь өнгөрөн гарах үрдэн найз минь тэсэж байж үз миний буруу биш гэдгийг харж байгаа биз гэсэн маягтайгаар хажуудах хүндэн үлмэлгдэн хаалганы зүг харна. Максимилиан ч хоёр охины хоорондын ялгаа гайхан тэсвэртэй хүлээлээ. Тэр хоёр охины нэг нь зүдэрсэн байрын ээлдэг зөөлөн харцтай залуухан уд мод мэт уян найлрахай хонгор шар өстэй охин, нөгөөх нь бардам янзын нүдтэй хушаангар шиг гуайлыг тэгшгэн нуруутай хүрэн өстэй охин байлаа. Моррилийн нүдэнд Валентина дор хаяад бүх талаараа давуу харагдах нь мэдээж хэрэг. Октод хагас цаг хэртээ зугаалаад явцгаалаа. Хадагта Дангларын харих цаг болж гэдгийг Максимилиан мэдэв. Нэрэнч 1 минутын дараа Валентина ганцаараа хурж ирлээ. Наашин ирж явааг нь саваагүй хүмүүс харчихвээ гэж айн удаахан алхана. Охин хаалга руу шууд хүрээд ирэхийн оронд замдаан урт сандал дээр сууж ажигчгүй дөрүүзүүлэн бут ба модод гудамжийг ажиглан харлаа. Ингэж болгоомжлон харсны дараа Валентина сая хаалга руу гүйж ирлээ. Валентина гэхдөө хашааны цаанаас гарлаа. Сайн байна Максимилиан. Би таны хүлээлгчглээ гэвч яагаад тийм болсныг хараа үсттэй. Тэгсэн. Би мадемуазель Дангларыг таньсан. Би та хоёрыг тийм найз гэж мэдээгүй юм. Бид хоёрыг найзалдаг гэж хэн танд хэлсэн юм? Хэн ч хэлээгүй. Харин та хоёр чинь нууцаа ярилцаж яваа сургуулийн охид яваа мó гэмээр суудлцчихсан юм яриад л явж явахар чинь тэгж бодсон юм. Нэрэнж бид хоёр нууцаа ярьсан гэж Валентина хэлээд юм. Тэр надад эрхэмдээ Морсертэй суух дургүй байгаа гэж хэлсэн. Би ч бас эрхэмдээ Эфинитээ суувал ямар их золгүй явдал болох болоо гэдгээ хэлсэн. Гэв. Хонгор Валентина минь. Ээжний бид хоёр их найзууд шиг харагдсан ийм учиртай юм. Би дургүй хүнийхэн тухай ярихдаа дуртай хүнийхэн тухай бодож байсан шүү. Гэв. Валентина, та ямар сайн хүн бэ? Мадемуазель Дангларт хизээч гарч ирэхгүй юм танд олон байна. Цэцгийн ангилон үнэр, жимсний амт шиг тийм сайхан нандин чанар танд байна. Цэцэг жимсэн зөвхөн гаднаас нарахад сайхан байх нь гол нь биш. Та надад хайртай болохоор л тийг санагдаж байгаа юм. Үгүй дээ Валентина, тангаргалыг танд. Би сая та хоёрыг хоёулангч нь харсан. Мадемуазель Дангларын гоо сайхныг хүлээх ёстой боловч түнд дурлаж яаж болно гэдгийг ойлгосонгүй. Намайг тэнд хамт байсан болохоор л танд тийг санагдсан байх л да. Би байсан болохоор та алагчилж л дээ. Үгүй дээ. Харин над хэлээч. Мадемуазель Дангларын тухай миний боддог бодлоор тайлбарлагдах тэр сониус сэтгэлээсэн болоод асууж байгаа юм. Чухам юу асууж байгааг чинь мэдэхгүй боловч лавл шудраг биш бодол байгаа да. Та нар хөөрхөн эмэгтэйчүүд бидний тухай хэлсэн ярилцахад биднийг өршөөж байгаа болов уу гэж бодохын нэмэр.
Та нар хоорондоо ярихдаа бие биедээ маш шудраг ханддаг юм байна гэж бодмоор. Энэ бол бидний бодол бараг л дандаа тал дохоод атсан юм шиг байдгаас болж байгаа юм. Харин та юу асуух гэсэн бэ? Мадмуазель Данглер эрхэмдээ Моцартай суух дургүй нь өөр ямар нэгэн хүнд хайртай хэрэггүй. Ээжний бид хоёр ерөөсөө найз биш гэдгийг би танд хэлсэн шүү дээ. Охтууд найз биш ч гэсэн бие биедээ нууцаа хэлдэг шүү дээ. Та түүнээс энэ тухай асуусан гэдгийг хүлээвэл дээр биш үү? Өө, та инээмсэглэж байх шив гэлээ. Энэ модон хаалт танд төдийлөх саад болдгоо бол та. Тэгээд тэр охин танд юу гэж хэлв? Хинд ч дорлдоггүй. Хүнтэй сууна гэж бодохоор айдас хүрдэг гэж байна лээ. Хинээс ч хараат биш чөлөөт амьдралыг хүсдэг. Эцгээ хоосроос тэгвэл Луиза Армили шиг жүжигчин болох юмсан гэж ярьсан. Хэмээн Валентина хариулв. Харж байна уу тэр? Энэ юу харуулж байгаа юм бэ? Гэж Валентина асуухад Максимилиан нэмсэглэн юу ч биш ээ гэж хариулв. Тэгвэл та яагаад нэмсэглэж байгаа юм? Та ч гэсэн харж байгаа шүү дээ гэж Максимилиан хэлэхэд тэгвэл би яваад өгөө гэлээ. Үгүй харин таны тухай ярий. Тэгье. Таны хэлдэг зөв. Бидэнд дөнгөж 10 минут үлдлээ. Халаг минь гэж Максимилиан гуниглан дуалдахад Валентина уйтгартайгаар тийм ээ би муу найз таны хэлдэг зөв. Хөөрхи Максимилиан та надаас болж ямар шүү амьдарч байгаагаа харж байна уу? Гэтэл та бол аз жаргалтай амьдралын төлөө төрсөн хүн шүү дээ. Би үүний учир өөрийгөө гашуунаар зэмлэж суудаг юм гэж хэллээ. Валентина минь хамаагүй юм биш үү? Энэ үндэл миний аз жаргал байгаа юм шүү дээ. Энэ мөнхийн хүлээлт минь тантай уулзсан 5 минут таны амнаас гарсан 2 үгнээс л мартагддаг юм. Бурхан зөвхөн салгаж хагцуулах гэсэнтэй ийм 2 ижил зүрхийг бүтээж ийм гайхалтайгаар холбож өгөөгүй байх гэдэгт би гүнэн итгэж явдаг. Баярлалаа Максимилиан. 2 биенийхэн төлөө итгэж найдаж яв. Энэ намайг бараг л жаргалтай болгочихдаг юм. Валентина, дахиад бас юу болов вэ? Яагаад тийм хурдан явах ёстой болов? Мэдхгүй. Вильбер авгаа намайг орж ирээрэй гэсэн. Миний хөрөнгөний хувьзя шалтгаалцах зүйл надад хэлэх юм баха. Бурхан минь, би дэндүү баян юм а. Хөрөнгөө минь аваад намайг 50 дураар минь орхиосоо. Моорил та намайг ядуу болчихсон ч дурлсан хэвээрээ байна тийм ээ? Би хизээд танд хайртай байна. Баян ядуу нь хамаа юу байх вэ? Зөвхөн л миний Валентина надтайгаа хамт байж надаас хинч булааж авч чадахгүй гэдэгт итгэлтэй байвал гүйцэхэн тэр. Харин тэр хэлэх зүйл нь таны гэрлэлтэй холбоотой юм биш байгаа. Үгүй баха. Валентина, би амьд л байхдаа өөр хүнийх болчихгүй. Тэгэхээр бүү. Та намайг үүгээр тайвшруулах гэж бодож байна уу Максимилиан? Уучлаарай, таны хэлдэг зөв. Би эвгүй мэлчгэж би саяхан Моцартай уулзсан гэдгээ хэлэх гэсэн юм. Тийм үү? Франц түүний найз гэдгийг та мэдэх үү? Тэгэхэд юу гэж? Тэр Францаас захидал авсан байна. Франц удахгүй ирэх гин. Валентиныг нь царай зэвхэрж хаалга налан. Бурхан минь, нэрээ юу? Үгүй энэ тухай хадагтай Вильбер надад хэлмээргүй юмсан та. Яагаад тэрв? Яагаад би өөрөө ч мэдэхгүй байна. Хадагтай Вильбер энэ гэрлэлтийг илээр эсрэг үздэг боловч дотроо талархдаггүй юм шиг санагддаг. Валентина. Тэгвэл би хадагтай Вильберийг хүндэтгэн үзэж эхлэх нь байна шүү. Бүү яар Максимилиан гэж Валентина хэлээд уйтгартайгаар инээмсэглэв. Энэ гэрлэлтэд дургуйцдаг юм бол үүнд саад хийхин тулд өөр хүний гуйлтад талтай хандах юм биш үү? Максимилиан, үүнд бүү горд. Хадагтай Вильбер нөхөр болох хүн биш, харин ерөөсө хүнтэй суух явдал дургуйцээд байгаа юм. Яалаа гэж. Хэрвээ хүнтэй суухад дургүй юм бол өөрөө яагаад хүнтэй суусан юм? Максимилиан, та ойлгохгүй байна. Би жилийн өмнө сүмд очиж суух гэж хэлэхэд тэр татгалцсан зүйтэй гэж үзсэн хэдий ч миний саналыг дуртай хүлээж авсан. Түүний ятгсны хүчээр эцэг маань ч зөвшөөрсөн юм. Харин хөөрхий өвгөн аав минь л явуулаагүй юм да. Орчлон дээр зөвхөн намайг л хайрладаг золгүй болсон өвгөний нүд ямар их тунгалаг ойлгомжтой болохыг та мэдэхгүй байна. Хэрвээ би худлааг үтгэж байгаа бол бурхан уучлаг, түүнд ганцхан би л хайртай.
миний шийдвэрийн тухай мэдээд надад яаж харсан тэр харцанд нь хичнээх зэмлэл, хөдөлгөөнгүй болсон нүүрэн дээгүүр нь урссан нулимсанд нь хичнээх гомдол байсныг та мэддэгч болоосай. Надад ичгэвтэр санагдаж хөлдөн сөхрөн унаж өршөөгөөрөө өвгөн аав минь надад ямар ч явдал тохиолдсон би танаас хизээж хагацхгүй гэж дуу алдан хэлсэн. Тэгэхэд нүдээ дээш нь тэнгэр хөд өргөсөн. Максимилиан би их зовд зүдэрч мэдх юм. Гэхдээ өвгөн аав минь тэр харц энэ зовлон зүдгүүр минь хариу шагнал болно. Хайрт Валентина минь. Та тэнгэрлэг охин юм. Би тэр нүүдэлчин арабуудыг баруун зөнгөд цавчиж явахтаа буруу номтон болохоор л бурхан анхааралдан аваагүй юм бол тантай танилцуулчихаар юу хийснийг мэдэхгүй байна. Тэр ч яхав. Харин хадагтай вэлбэр таны хүнтэй суулгахгүй гэдгийн шалтгаан юу вэ? Би баян, дэндүү баян гэдгийг та дуулаагүй юм гэж юу? Би зөвхөн эхээс хойш жилд 5,000 ливрийн орлого үе залгамжлан авсан. Миний өвгөн аав эмигэж Дэсэм Мирамбелих бас төдий чинийг надад орхино. Эрхэм нууртэй ч бас намайг ганц үе залгамжлагчаан болгох бодолтой байгаа. Ийм янзаар миний дүү Эдуар надаас ядуу болж хоцорно. Эдуар хадагтай вэлбэрийн зүгээс гордох юм юу ч байхгүй. Харин хадагтай хүүгэн ихэд хайрладаг. Хэрвээ би сүмд явчихвол миний бүх хөрөнгө эцэгт минь ногдож дараа нь түүний хүүч шилжих юм. Хачи юм да. Ийм залуу сайхан хүүхэн хаанаас ийм шунхаа сэтгэлтэй болчихв? Тэр өөрийгөө бодож байгаа юм бишээ. Хүүгийнхээ төлөөлтэй гэж байгаа юм. Таны буруутгаж байгаа зүйл эхийн хайрын үүднээс авч үзвэл бараг л сайн үйл юм шүү дээ. Гэлээ. Валентина, та хөрөнгөнийхөө хагасыг хүүд нь өгчихвөл яах вэ? Завшаан эрддэггүй гэж дандаа ярьж байдаг тэр хүүхэнд яаж ингэж хэлэх вдэ? Валентина, миний дурлал надад хизээд ариун шүтэн байдаг бөгөөд би түүнийг бүхэл гэгэн ариун юмсын адил зөрхнийхэн гүнд нуун хадгалж явдаг. Энэ орчлонд хинч тэрч байтугай дүүмэнч энэ хайрын тухай сэжиг аваагүй. Би нууцаа хэнд житгэн хэлээгүй. Харин нэг найздаа хэлхийг Валентина минь зөвшөөрөх үү? Энэ үгийг дуулаад Валентина цочлоо. Найз гинэ, Максимилиан минь надад энэ тухай дуулахад шийдсэн байна. Тэгээд тэр найз чинь хэн бэ? Валентина. Та хүнийг нэг л харамгц. Сэтгэл чинь таатаа санагдаж, урд өмнөж дайралдаж явсан юм шиг болоод хаана хизээ үзлээ дээ гэж бодож ядаад олохгүй болохоороо өмнө нь өөр ертөнцид үзсэн юм байх. Харин энэ бол зөвхөн сэргсэн дуртгал юм байлгүй гэж бодоход хүрч үзсэн үү? Үзсэн. Ер бусын тэр хүнийг анхаарад л ийм сэтгэл надад төрж гисэн юм. Ер бусын хүнийгээ? Тийм ээ. Та тэгээ танилцаад бодож байгаа мó? 7 хоног ч юм уу 10 хонож байна. Тэгээд танилцаад дөнгөж 7 хонсон хүнийг найзаа гэж нэрлэж байгаа мó? Максимилиан, би таныг найз гэдэг нандин үгийг өгөөмрөөр тарааж явдаг хүн гэж бодоогүй шүү. Валентина, таны хэлж байгаа зөвөн хэрэгэ. Би таныг юу ч хэллээ гэсэн зөнгөөр өнтөрсөн энэ сэтгэлдээс нь ятаж чадахгүй. Энэ хүн надад ирээдүйд тохиолдох сайн сайхан бүхэнд их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Заримдаа тэр хүн миний ирээдүйд нэвтрэн орж хүчит гараараа залж байх шиг санагддаг юм. Тэгвэл тэр чинь зүнж мэрэгэн хүн үү? Гэж Валентина нэмсэглэн асуухт нь ялангуяа сайн сайхан юмыг урдаас мэддэг юм байна лээ. Би үүнд нь итгэж байна. Гэж Максимилиан хэлв. Тэр хүний надтай танилцуулаарай. Би энэ зовлон зүдгүүрийнхээ хооронд хайр дурлалын шанх хүртэж чадах хэсгийг асууя. Хөөхий найз минь. Та түүнийг мэднэ. Би юу? Тийм ээ. Таны хойд их түүний хүү хоёрын амийг аварсан хүн шүү дээ. Монт Кристо гүн үү? Тийм ээ. Тэр. Үгүй, тэр хизээж миний найз болохгүй. Хойд ихтэй дэндүү найзрахаг байдаг юм. Гэж Валентина дуу олдлаа. Гүн танай хойд ихийн найз байх гэж юу? Валентина. Үгүй дээ. Миний сэрхүй намайг тэгж хуурах ёсгүй. Таны андуурч ухаад би итгэж байна. Максимилиан, та мэддэгч болоосоо. Одоо манайд Эдуард зонхлох хүн биш, харин гүн болсон шүү. Хойд их маань түүний өмнө бөхөлдсөн түүний хүн төрлөختний мэдлэг бүхнийг эзэмшигч гэж үзэж байна.
Эцэг маань гайхан шигширч байна. Ийм дээд санаа бодлыг хэлдэг хүн урд өмнө сонсоогүй гэж ирээд л магтдаг юм. Эдуар түүний том хар нүднээс айх боловч эрх бүрд нь угтан гүйж очиж ямар нэгэн гайхалтай тоглоом авдаг. Монте Кристо хүн манайд эцэг эхийн маань зочин биш, харин гэртээ байгаа юм шиг л байдаг болсон. Яа гэхэв. Энэ бүгд таны ярьж байгаагаар шиг юм бол та түүний шидийн их хүчийг биедээ амсчихсан ч юм уу? Эсвэл удахгүй амсах болно тоо. Тэр Альберт Морсертой Италид уулзаад түүнийг дээрэмчдийн гараас аварсан. Хадагтад Англиартай танилцаад хаан хүний өгдөг бэлэг өгсөн. Танаа хойд их ба дүүчин гэрийн гадуур шууг өнгөрөх үед нуу бүхэн тэдний амийг аварсан. Энэ хүн орчин тойрондоо нөлөөлөх бэлэг ерөөлтөй төрсөн илт байна. Ийм агуу гайхамшигыг энгийн дур сонирхолтой хослуулж чадсан хүн урд нь үзээгүй. Тэр над руу тун ээлдэг зөөлөн инээдэг болохоор хүмүүс түүний инээдэг гашуун гүнхтэй гэж хэлдгийн учрыг би ойлгодгүй юм. Валентина, тэр таны өөд тэгж инээмсэглсэн үү? Хэлээч. Хэрвээ тэгсэн бол та аз жаргалтай болно гэсэн үг. Би удаа гэж залуу бүсгүй дуу алдаад Максимилиан, тэр хүн над өөд хардагчгүй. Хэрвээ хажуугаар нь өнгөрвөл надаас боруулж иргэдэг. Үгүй, тэр тийм энэрэнгүй сэтгэлтэй хүн биш. Таны тэр хилээд байдаг шиг юмыг нэвч шувт хардаггүй. Хүний зүрхэнд юу байгааг уншиж чаддаггүй хүн. Хэрвээ энэрэнгүй сэтгэлтэй хүн байсансан бол намайг хараад энэ гэрт ганцаардмал уйтгар гүнхтэй хүн байна гэж мэдээд хамгаалах байсан. Хэрвээ тэр хүн таны хэлдэг шиг нар луга ялгаагүй юм бол зүрхийн минь туяагаараа бүлээсүүлэх байсан. Максимилиан, та түүнийг өөртөө хайртай гэж байна. Та үнийг яаж мэдж байгаа юм бэ? Хүмүүс ийм өндөр чилгэр нуруутай, урт сахалтай, сэлэм зүйлсэн бяртай офицер долгион инээмсэглэх атлан уйлж байгаа золгүй бүсгүйг санаанд ч орохгүй дайрч орхино. Валентина, та андуурч байна гэдэгт тангарах тавь. Максимилиан, хэрвээ тиймгүй бол манайд тал олж авах гэж байгаа хүн чинь таны тэрхүү магтан шагшраад байдаг тэр инээмсэглэн надад нэг удаа боловч бэлгэлэх байсан юм. Үгүй, тэр намайг золгүй амьтан болохыг хараад надаас ямар ч ашиг гарахгүй гэж мэдээд намайг хаагарч үздэггүй юм. Айгүй бол миний эцэг хадагтай Вилбер миний дүүд тал засах гэж намайг мөрдөн мөшгөж эхлэхийг хэн мэдхэв? Ер нь илэн далангүй л ярий. Би бол ямар ч шалтгаангүйгээр үзэн ядаад байхаар тийм эмхтэй биш. Та өөрөө тэгж хэлдэг шүү дээ. Уучлаарай намайг. Гэд бүсгүй төвний үг Максимилиан ямар сэтгэлд төрүүлж байгааг ажиглаж хэлээд. Би тэнийг болохоор өөрийн мэдлгүй бодсноо хэлж эхлэе. Би таны хэлж байгаа тийм хүч тэр хүнд байгаа гэдгийг үгүйсэхгүй. Тэр хүч надад ч гэсэн нөлөөлж байна. Харин тэгтээ муугаар нөлөөлж сайхан сэтгэлийн минь гутаач байна гэж хэллээ. Тэгвэл энэ тухай яриха болёо. Би түнд нэг ч үг хэлэхгүй гэж Морил санаа олдон хэлэхэд Валентина, найз минь, би таныг гомдоочих боо. Би танаас уучлалтыг гуйх гэж гараа өгч яагаад болохгүй байна вэ? Харин та намайг итгүүлж чадвал би баяртай байх болно. Монте Кристо танд чухам ямар тус хүргэж юу хийсэн хүн бэ? Гүн чухам юу хийсэн бэ гэдэг асуулт чинь намайг хүнд байдалд оруулж байна. Ямар ч тодорхой юм хийгээгүй гэдгийг би өөрөө мэдэж байна. Ямар ч зориудын юм байхгүй, зүгээр л тэг санагдаад байгаа юм. Нар миний төлөө чухам ямар юм хийсэн бэ? Юу ч хийгээгүй. Нар намайг гийгүүлж түүний гэрэлд би таныг харж байна. Ингээд л гүйцээ. Ямар нэгэн ангилан үнэр миний төлөө ямар юм хийсэн гэж юу? Юу ч хийгээгүй. Зүгээр л сайхан байдаг. Хэрвээ намайг яагаад ангилан сайхан үнэрт дуртай байгаа юм бэ гэж асуувал надад хэлэх юм алга. Тэгэхээр гүн надад сайн байдаг шиг би түүнд сайн санах болсон ямар нэгэн тайлбарлашгүй шалтгаан байх шиг. Тэр хүн надад бас адилхан ханддаг. Энэ харилцан найрсаг биеийн талархах сэтгэл нь тохиолдлын хэрэг биш гэж надад санагддаг юм. Түүний хийсэн өчүүхэн боловч зүйл нандин сэтгэл миний хийсэн зүйл ба санаа бодлын хооронд ямар нэгэн холбоо байна гэж надад санагддаг юм. Валентина, та дахиад намайг шоолох бах. Гэхдээ би тэр хүнтэй танилцсанаас хойш надад тохиолдож байгаа сайн сайхан юм бүхэн түүнээс хамаатай гэдэг тэнэг санаа төрөөд байх болсон юм. Би тийм асрамжлан хамгаалагчийг хүсэхгүйгээр 30 насыг насалсан хүн. Тийм биз дээ. За яах вэ? Би танд нэг жишээ хэлье. Тэр намайг бямб гарагтад зоог барихыг хүссэн. Бидний хоорондын харьцааг бодоход энэ бол ердийн хэрэг биз? Дараа нь би юу мэдсэн гэж
Танаа эцэг хойд их хоёрыг өрсөн байна лээ. Би тэдэнтэй уулзах болно. Энэ уулзалтанд юунд хүрэхийг хэн мэдхэв. Энэ ердийн тохиолдлын хэрэг мэт боловч ямар нэг гайхамар юм байна. Надад хачин итгэлийг төрүүлээд байх юм. Энэ юм бүхнийг мэдэж ойлгодог ерөв шинх хүн намайг Вильбрийнхэнтэй уулзуулах гэж бодсон болов уу гэж би өөртөө хэлдэг болсон. Би бас түүнийг хайрын сэтгэлийн минь тааварлан мэдээ юм болов уу гэж нүднээс нь олж харахыг хичээж байна. Найз минь, би танаас зөвхөн ийм дуулсан бол таныг далдыг харагч гэж үзэж таны энэ бодлоос тоглоомгүй их айх байсан. Энэ уулзалт тань тохиоллын хэрэг биш гэж санагдаад байгаа мó? Сайн бодоорой. Хаан жижиг дургүй эцэг маань тэр урилганд очихгүй болох гэж хадагтай Вильбрийг 10 удаа шалсан боловч харин хадагтай 90 бусын тэр айлд очих хүсэл нь ориглон байгаа. Тэгээд ямар ч байсан аавыг хамт явах болгосон юм. Үгүй дээ Максимилиан минь, үгүй. Энэ орчлон танаас өөр тусламж гордох хүн надад байхгүй. Хөдөлж чадхан болсон өвөг эцэг амьгүй сүйдэр болсон ихээсээ л тусламж гордно гэхгүй юм бол хинээсээ гордох юм бэлээ? Таны хэлдэг зөвөө. Зүй ёс таны талд байна гэж Максимилиан хэлээд, гэхдээ надад дандаа захирангуй нөлөө үзүүлдэг таны ийдэг дуу өнөөдөр намайг итгүүлж чадахгүй байна. Гэхэд Валентина таних ч бас адилхан гэж хэлээд, гэхдээ танд өөр жишээ авмаар юм байхгүй бол шүү гэлээ. Надад бас байна гэж Максимилиан зоримог биш хэлээд, энэ бол түрүүчийнхээсэн илүү тэнэг зүйл шүү гэдгийг танд хэлэх ёстой. Тэгвэл бүрч муу да гэж хэлээд Валентина нэмсэглэв. Гэхдээ надад бол итгэмээр зүйл байгаа юм. Би сэтгэлээрээ зөн бэлгэрэн амьдрдаг хүн. 10 жил цэргийн алба хааж явахдаа гинт санамсаргүй баруун ч юм уу зүүн тийш хазаа хэмээн дотоод сэтгэл минь тушааж үхлийн сум ирэхэд хажуугаараа өнгөрөөж олон удаа ам гарсан хүн гэж муурал үргэлжлүүлэн ярьлаа. Хайрт Максимилиан минь, сум замаасаа хазаан зайлдаг нь миний мөргөн залбирснаас болсон гэж яагаад үзэхгүй вэ нэ? Би таныг тэнд байхад бурхан ба ээж хоёртоо таны төлөө мөрөгдөг байсан. Тийм ээ. Та бид хоёрыг танилцсанаас хойш бол тийм гэж муурал инээмсэглэн хэлээд, Валентина, тантай танилцахаас өмнөх явдлыг ярьж байна шүү дээ гэв. За яах вэ муухай аашд минь? Та намайг ямар нэг ач тус хүргэсэн гэж үзэхгүй байгаа бол таны тэнэг гээд байгаа жишээг чинь сонсъё. Тэгвэл энэ нөхөр хардаа. Тэнд модон доор миний шинээр унаж ирсэн морь уяатаа байгааг харж байна уу? Ямар сайхан морь вэ? Та яагаад нааш нь авчраагүй юм бэ? Би түүнтэй яриад үзэх байсан юм. Үнэн хадсан морь гэдгийг та харж байгаа биз? Миний хөрөнгө хэмжээ хязгаартайг та мэднэ. Би бол хэрсүү гэгдэхэр хүн шүү дээ. Гэтэл энэ сайхан медиаг нэгэн худалдаачинд байхыг харддаг юм байна. Тэгээд үнийг асуулаа. Тэгсэн чинь 4500 франк гэж хариулсан. Би түүнийг гайхан шагширхан болж морийг авч чадахгүйдэн гутран буцаж явлаа. Үнэн дээр морь намайг өрөвдмөр баярлан харж, толгоогоор нь зөөлөн шөргөөн өөрсөж, мордож үцгэд ёстой жороолон гонголж байсан болохоор хийл зүрх шимчирч байлаа. Тэр өрөө манайд танил нөхөд Шаторино, Дебре бас та азар нэрийнч мэдэхгүй 5-6 нарганч хүн ирлээ. Тэгээд хөдөр тоглохоор болцоолоо. Би хожигдохоор тийм баян биш. Хожоо харахаарч тийм ядуу биш болохоор хөзөр ер нь тоглодог юм л да. Харин энэ удаа манайд ингэж байгаа болохоор би хөзөр авчруулахаас өөр аргагүй болсон. Бидний тоглохгүй суутал Монте-Кристо гүн хурч ирлээ. Тэгээд ширээнд сууж тоглож эхлэхэд би хожиж гарлаа. Валентина, би тэнд арай гэж зүрх гарган хэлж байгаа юм шүү. Би 5,000 франк хожсон юм. Зочид шин дундын үед тарж явсан. Би тэссэнгүй хөнгөн сүйх тэрэг хөлсөлж нөгөө худалдаачныг очлоо. Сэтгэл догтлосноос болоод чичрэн байж хонго тарвал хаалга онгойлгож өгсөн хүн намайг лав солиотой хүн гэж бодсон байх. Би морины хашаа руу гүйж очиод уяа руу харсан. Бөөн аз. Медиа өвс тайван хазалж байлаа. Би имэйлийн шүүрэн авч өөрөө имэйлээд хазаарлсан. Медиа энэ бүхэн дуртай захирагдан зогсож байсан юм. Дараа нь гайхсан худалдаач нь 4500 франк атгуулж орхиод гэртээ ирлээ. Үндэ гэртээ ирсэн ч биш, шинжэнгөн Элисийн талаар нааш цаашаа явсан юм. Юу болсон гэж санана. Гүнгийн цонх гэрэлтэй, хөшгөн дээр нь төвний сүүдэр тусах шиг санагдсан. Валентина, тэгэхээр гүн намайг морь авах юмсан гэж хүсэж байгааг мэдээд зориуд хожигдож
намайг морио ав гэсэн байх гэж батлан хэлэхэд бэлхэн байна. Хонгор Максимилиан минь гээд Валентина та дэндүү хий бодолтой хүү юм аа. Та надад удаан дурлахгүй байхаа. Тань шиг ийм сайхан бодол мөрөөдөлтэй умбаж явдаг хүн та бид хэрэг шиг ийм нэгэн хэвийн дурлалд тууштай байж чадахгүй. За, бурхан минь намайг дуудаж байна. Дуулж гинөө гэж хэллээ. Валентина гэж Максимилиан дуудаад чигчи хурууга завсраар нь надад үнсэж болохоор өгөөч гэж хэллээ. Максимилиан та бид хоёр бие биедээ зөвхөн хоёр дуу, хоёр сүүдэр байна гэж ярилцсан байхаа. Өөрөө л мэдтэй Валентина минь. Хэрвээ би таны хүслийг биелүүлвэл та баярлах уу? Тэгэлгүй яхав. Валентина чигчи хуруугаан завсраар нь сухуйлгасангүй, харин сандал дээр гараад хашаан дээгүр бүх гараа сунгаж өглөө. Максимилиан баярлан дуу алдаж, суур модон дээр өсрөн гараад энэ хүндэтгэн хайрладаг гарыг атхан авч халуун уруулаа наалдуулахад тэрхүү бяцхан гар түүний гараас мултран салж Морил зөвхөн Валентинагийн гүгээд явахыг сонслоо. Тэр бүсгүй биедэн амсаж мэдэрсэн тэр зүйлээс ч айсан байж болох юм даа. 3 дугаар бүлэг төгсөв.